За энэ үзмэр бол алдарт канцлер Отто фон Бисмаркийн батлуулсан 1883 оны Германы нийгмийн даатгалын хууль. Нийгмийн даатгалын хууль. Германы канцлер Отто фон Бисмарк. За та бид алдарт философч, эдийн засагч Германы эрдэмтэн Карл Марксыг сайн мэднэ. Тэгэхээр Карл Маркс өөрийн онолыг гаргаснаар хүн төрөлхтөн 70 жилийн турш коммунист ардчилсан төвлөрсөн төлөвлөгөөт чөлөөт эдийн засаг гэсэн хоёр ангид хуваагдаж хүйтэн дайны он жилүүд явсныг бид нар мэднэ. Гэхдээ ажилчдын нийгмийн асуудлыг Карл Марксийн Капитал зохиол бичсэн аргаар бус харин өөр аргаар шийдэх ёстой гэдэг саналыг баримталж байсан хүн бол Германы домогт канцлер Отто фон Бисмарк юм. Отто фон Бисмарк 1883 онд Германы парламентаар өөрийн санаачилсан нийгмийн даатгалын тухай хуулийг батлуулснаар хүн төрөлхтний түүхэнд нийгмийн даатгалын систем гэдэг зүйл цоо шинээр анх удаа бий болсон түүхтэй. Герман улсыг туйлын авьяаслаг удирдах байсан нь Германы домогт канцлер Отто фон Бисмарк байлаа. Германы философч, эдийн засагч Карл Маркс ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхин тулд хувьсгал гаргаж ангийн ялгааг арилгах хэрэгтэй гэж үзэж байсан бол Бисмарк арай практик шийдэл санал болгосон юм. Отто фон Бисмаркийн санаа маш энгийн. Хэрвээ Карл Маркс хувьсгал хийж ангийн ялгааг арилгаж капиталист эзэдийг зайлуулах ёстой, ажилчин анги үйлдвэрүүдийн толгойд гарах ёстой гэж үзсэн бол харин Отто фон Бисмарк та бидний өнөөдрийн мэддэг нийгмийн даатгалын системийг санаачилсан. Ингэснээр хэрвээ гинтийн осол болвол яах вэ? Тэтгэвртэй гарвал яах вэ? Хөдөлмөрийн чадвараа төр болон бүр мөсөн алдвал яах вэ гэдэг та бидний өнөөдөр мэддэг бүх зохицуултуудыг анх эхлүүлсэн байна. 1883 онд батлагдсан нийгмийн даатгалын анхны хуулиас хойш англичууд эхлээд дараа нь японочууд тэгээд дэлхийн бүх улс орнууд энэхүү Отто фон Бисмаркийн санаачилсан хуулийг авч ирсэн. Ингэснээр хүн төрөлхтний нийгмийн даатгалын систем бий болсон түүхтэй юм аа. Европын бусад улсын хувьд нийгмийн даатгалын цогц хуулийг 1888 онд Унгарт, 1911 онд Их Британд, 1913 онд Голландад тус баталжээ. Мөн тэтгэврийн даатгалын хуулийг 1906 онд Люксембург, 1910 онд Францад, 1913 онд Шведэд хуульчилсан байна. Ингэж бидний мэддэг нийгмийн даатгалын тогтолцоо бий болсон юм. Нийгмийн даатгалын систем үүсч өгснөөр хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн харилцаа бүхэлдээ нэг шат урагшилсан гэж хэлж болно. Нийгмийн даатгалын энэ систем маань өөрөө иргэдийн аюулгүй, айдасгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хэрвээ гинтийн осол, амь насаа алдах, ажиллаж байсан үйлдвэр компани дампуурахад хамгаалалтын тэр шат аврахыг бий болгож идэг ийм суур ач холбогдолтой систем юм аа.